За ойлголтын зөрүүл үүсч шиг болох юм. Би энэ нэг сонгогчдод тайлан тавина гэдгийн цаана баах юм хөвлөлөө тараадгийг л ойлгож явдсан шүү дээ. Түүнээс биш очиод уулзах бол нээлттэй. Одоо тэр энэ намын чим гişүн би бол ойлголтын зөрүү тэн дээр байгаа болоо гэж бодох юм. Би тэгж ойлгоод юу гэж бодсон гэхээр тэгээд би тэр ойлголтын хүрээнд бол үндсэн хуулийн цэцэн шийдвэр хүлээж авах хэрэгтэй. Бид нар 4 жилийн хурлынхаа гишүүн юу ард иргэдэл тайлгаа тавьдаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт тойрогтой. Хоёрдугаарт үндсэн хуулийн дээр бол улсын хурлын гишүүн бол бүх ард түмний иш төлөөлөгч юм аа. Тэгээ одоо бидний ингээ яриад байгаа, хуулинд оролцоод байгаа, замааргаад байгаа, мэтгээд байгаа, юу яриад, юуны төлөө зүтгээд байгаа энэ төр бол 4 жилийн хугацаанд сонгогчдод танигдах хэрэгтэй. Нэг удаагийн одоо ялангуяа сонгуульд өгсөн үед сүүлийн жил нэг удаагийн хэвлэл материалаар амар зоддгийг. Тэрнийг л би ойлгоод байгаа. Энэ бол тэр шүү. Тэр бол буруу. Бид нар одоо ер нь 4 жил нэг улс орныхаа хөгжлийн төлөө нэг дуу хоолойгоо яагаад хууль муулаа санаачлаа, санаа оноогоо хэлээ, сонгогчтойгоо уулзаад ард түмний ах хамжиргаа ийм байна, аж ахуй нэгжүүд ийм байна, энийг ингээд энийг л би бол одоо их хурлын гишүүн 4 жил тасралтгүй ажиллаж байгаад 4 жил тасралтгүй тайлан тавьж байгаа гэж ойлгодог. Манай зарим этгээдүүд бол цагийн төхүүлж байгаад айл бүрийн тоогоор юм дараадаг байхгүй да. Та нар их тарааж байгаа юм үнэхээр. Би бол тараагагүй л дээ. Тэр чинь амар их мөнгө байдгийг. Тэгээ мөнгөний ийм ялгуурт байдал үүснэ гэж бодож би эднийг тэгж хийж гэнэ гэж ойлгож байна. Тайлан шүү дээ. Тайлан гэдэг чинь социалист ойлголт, коммунист ойлголт шүү. Одоо хэдүүлээ тэр ойлголтоо салах хэрэгтэй. Ард иргэдтэй өдрүүхэн тайлгаа тавьж байгаа. Одоо өнөөдөр энэ нуургийн асуудал ярьлаа. Тайлгаа л тавьж байгаа хэлбэр шүү дээ бид нар. Асуудал ямар байр суурь барьж байгаа юм, юуг нь зөв гэж үзэж байгаа, юуг нь буруу гэж үзэж байгаа, юуг засах нь зүйтэй гэж үзэж байгаа. Бидний баталчихсан хууль тогтоомж байна, амьдрал дээр яаж хэрэгждэг юм бэ? Хойшлуулах нөхцөл байдлыг тэд нар юу гэж ойлгож тайлбарлаад байгаа юм. Мэдээлэл ирнэ гэхлээр одоо чатаар ирсэн мэдээллийг шууд авангуудаа хойшлуулах гэж үзэх юм. Ийм юм чинь бол би амьд сонгогчтойгоо харилцаж байгаа харилцаа бидний үйл ажиллагаа гэж боддог юм л да. Би энэ агуулгаараа үндсэн хуулийн цэцэн шийдвэр өстой зөв гарч аавна. Нэг, хоёрдугаарт ерөөсөө манай их хурлын гишүүд хэдүүлээ бас нэг юм ойлголцоор байгаа. Хүмүүсийг өөртөө сонгуульд хөлөө манжаар явуулдгийн болиулмаар байна. Хөх хот явуулдгийн болиулмаар байна. Гэхдээ нэрээ одоо арайчтай бид нэр одоо арай л ялзарцсан байгаа байхгүй да. Тэг ингийн үед харин болиё гэдэг байхгүй. Одоо заавал сонгуулийн кампанид ажил гэхгүй. Одоо бид нар хүмүүсийг тэрний болчих л да. Тийм магадгүй хям талах мэдхгүй. Яг хям талхаа авч иддэг болох ёстой. Тэр бол бидний ажил байхгүй юу? Хям талханд хууртаж байгаа бол бид нар бол ажлаа хийгээгүй л гэсэн үг. Бид нар манжуур юу хоёрыг чинь бол нэлээд судалсан шүү дээ. Айхтар хийдэм байлаа. Энэ бол ийм агуулгыг манай үндсэн хуулийн цэцээ одоо хөндөжээ гэж би ойлгож би одоо та нар бүгдээр үгүй гэдэг юм. Би бол үндсэн хуулийн цэцэн дүгнэлтийг энэ агуулгаар нь бол авах хэрэгтэй. Хэдүүлээ нийгмээ цэвэрлэх хэрэгтэй. Хорой байхгүй дээ сандгаа минь дээ. Хоройтой бол ягаад манжуур явуулаад идэгий. Гэх хурлын гишүүд явуулж байгаа шүү дээ. За энэ ийм асуудал амьд асуудал харин ярьсан байх шүү манай намын чим гишүүнээ. Тэгээ та нар нэг тодруулаадгаач би бол дэмжих ийм л бодолтой хүсэлтэй бүр хүслийн эрмэлзэлтэй байгаа шүү.